За сайн байцгаана хүүхдүүдээ. Монгол хэлний хичээлээр 8 дугаар ангийн монгол хэлний хичээлээр хичээл заах гэж байна. Багштай хамт хичээлээ явуулъя. За бүгдээ анхаарлаа хандуулад дуугаа сонсъё. За өнөөдрийн хичээлийн сэдэв Ван Сэмбрөө сэдэвт тоочч мэдээлсэн дүрслсэн эхийг харьцуулан зорилго тоочч мэдээлсэн дүрслсэн эхийг унших хооронд нь харьцуулах. Өөрхийн тулд дараах 5 алхмыг хийнэ хүүхдүүдээ. Нэгдүгээр тоочч мэдээлсэн ба дүрслсэн эхийг унших, мэдэхгүй үгсийг таамаглан тайлбарлах, утгыг мэдэх, дүрслэлийг олох ялгах, тоочч мэдээлсэн ба дүрслсэн эхийн ялгааг ойлгох, хамгийн сүүлд дүгнэлт гаргах. За энд Ван Сэмбрөө цэцгийн зураг байна. За энэ цэцэг бол 15 см-ээс 1 м хүртэл өндөр ургадаг. Цэцэг нь бүдүүнштэй, захаараа олон хурц шүтлэгтэй, том цагаан дэлбээ бүхий, цомрлогийн голд зөөлөн бүлээн хүрэн толгойтой, голч нь 10-аас 15 см. Өөр хоорондоо 10-аас 20 м-ийн зайтай хосоор ургадаг агаад энэ нууцыг одоо болтол тайлаагүй байна. За энэ цэцгийн зураг сайн ажиглаарай. Хам орчных нь хүрээнд тайлбарлаж чижээрэй. Таамаглан тайлбарлая.
За А ихэд хад асга байж болох нь уулын таг, царам, цоморлог, банцдоо, отож мааранбууд тийм ээ, отож мааранб, сор, цэцгийн сор, тун, эмнэн тэнхрүүлэх буюу эмнэх гэдэг үг бас байж болох юм байна тийм үү. За Б ихээс багш нь хугацаа чухуднес зарим үгсийг тодруулсан байгаа. Энэ тодруулсан үгсийг бичиж авч болно. Сайн мэддэг бол алгасаад өөрийгөө сайн мэдгүй байгаа үгээ түүгээд тэтэртээ бичиж аваарай. Түүнийгээ дараа өөрийн ойлголтоор эхийнхээ хамарчны үүднээс тайлбарлан бичээрэй. За багш нь дараах үгсийн утгыг тайлбарласан. За та нар өөрсдийнхөө таамаглаж бичсэн утгатай харьцуулаад аваарай. Хэрвээ андуу зөрүүтэй байвал тэмдэглэж аваарай. За уулын таг гэдэг нь өндөр ууланд орох ургамлын бүс. Таг гэдэг нь уулын хавтгайлтар орой. Хад асга уул хавцгай газар овооролдон орших сул шороо. Цоморлог цоморлогийн навчинцар буюу хилтэс. Асга уул хавцал зэрэг газарт хэсэг хэсгээр овооролдон орших сул хад чулууг хэлнэ. Горхины их бага хэмжээний урсгал усны эхэн. Царам жавар сэрүү татах газар. Банцдоо өслөг төрлийн эмийн ургамлыг хэлдэг байх нэ хүүхдүүдээ. Банцдоо өслөг төрлийн эмийн ургамал. Тун эмийн нэг удаа уух зохимжит хэмжээ. Уулын шил уул толгодын арын нам хотос газар. Уранхан нарийн гоёмсог янз
хэлбэр. Сирээд цөөрөх шингэрэх. Марамп эмч лам гэсэн утгатай үг байна. Үүд хоймрын зай гэдэг маань гэрийн үүднээс хоймор хүртэлх ойр зай гэлдэг байна. Алжаасан бие, өвдөж чилээргсэн бие махбод. Тэргүүн хүн амьтны толгой нь хүндэтгэлийн нэр. Зулай хүний толгой нь орой дух хоёрын хоорондох хэсэг газар. Хосоор ургах. Хоёул хамтдаа ургах гэсэн утгатай. За дараагийн даалгавар өгдүүдээ багш нь та нарт чиглүүлэг болгох үүднээс А ихээс 2 баримт, Б ихээс 2 төрлийн иршлэлийг энд бичсэн байна. За тэгвэл А ихэд Ван Симрүүн 3000 м-ээс дээш өндөр дуулын таг цаман дундах хад асганд хосоороо ургадаг гэж бичсэн байна. Тэгвэл Б ихэд Ван Симрүүг хаана ургадаг гэж бичсэн байна вэ? За төвдөр дээр бичээрэй. Б ихэд Ван Симрүүгээ ургадаг газар нь хаана гэж бичсэн байна вэ? Бичээрэй. Дараа нь Б ихэд Ван Симрүү цэцэгний онцлог шинжийг төөлөөд үзвэл би чадсав, тоолоод үзвэл нас чадсав гэж бичжээ. Тэгвэл А ихэд Ван Симрүү цэцгийн онцлог шинжийг хэрхэн бичсэн байна уу? Бичээрэй өгдүүдээ. Б ихийн иршлэлээ бичээд хажууд нь А ихээс өөрсдөө олж ичгэнэ. Дараа нь А ихэд дэлбэр том цагаан дэлбээд цоморлогын голд зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг байх. Энэ бас онцлог шинж байна. За тэгвэл Б ихэд Ван Симрүү цэцгийн ач холбогдлыг өвөг дээдсээс минь энэ цэцгийг өн эртэд олсон гинэм, алжаасан бие эдгээдэг чадлыг нь аль хэзээнээс мэдсэн гинэм гэж бичжээ. Тэгвэл хүүхдүүдээ А ихэд Ван Симрүү цэцгийн ач холбогдлыг хэрхэн яаж бичсэн байгааг тэмдэгтээ бичиж аваарай. Үүнийг хийхдээ сурах бичгийн хуудас 117 дугаарт байгаа эхүүдийг ашиглаж болно. За тэгвэл өгдүүдээ А ихэд Ван Симрүүг ургадаг орчныг ингэж бичсэн. Тэгвэл Б ихэд агалагхан айн загас ирээд оройн халзрах уулын тагт ариухан горхны их шургаад авайн тасрах асганы шилд ургадаг гэж бичсэн байна. Таарч нь та нарын хийсэнтэй. За тэгвэл төөлөөд үзвэл би чадсав, тоолоод үзвэл нас чадсав буюу хэмжээ хэлбэрийг нь А ихэд өөр хоорондоо 10-аас 20 м-ийн зайтай хосоор ургадаг гэж бичсэн байна. За мөн А ихэд байгаа Ван Симрүү цэцгийн онцлог шинжийг Б ихэд яаж бичсэн байна уу гэхээр урганхан цоморлогыг нилээд үзвэл унганы уруур шиг зөөлхөн байлаа. Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл хүүгийн минь зулаа шиг бүлээн байлаа гэж бичжээ. Мөн Б ихэд Ван Симрүү цэцгийн ач холбогдлыг ингэж бичсэн бол А ихэд эрт цагт отож маранбууд түүнийг түүж эмийн цэцгийн сор болгон тунгаар хэмжиж өвчин эмгэгт шаналгастыг эмнэн тэнхрүүлж байжээ гэж бичжээ. За энэ алхам буюу энэ дасгалаар хүүхдүүдээ 2 ихэд мэдээллийг дамжуулахдаа ингэж бичиж болдог бахнэ. Бичлэгийн хэлбэрийн задлан шинжиллээ. Дараагийн албан руу орё. Дараах Ван Симрүү гэдэг шүлэгт эдгээр уран дүрслэлүүд байна хүүхдүүдээ. За бичээд авъя.
оройн халзрах уулын тагт, авиан тасрах асганы шилт, уранхан цомборлогийг нь илээд үзвэл унаны уруур шиг зөөлхөн байлаа. Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл хүүгийн минь зулай шиг бүлээн байлаа. Тэгээд энэ Вансенбрүк Тэнгэрийн цэцэг гэж нэрлсэн гинэм. Эдгээр орон дүрслэлийг дэвтэртээ бичээд тайлбарлаж өгчээ. Ямар аргаар дүрсэж бичсэн байна вэ гэдгийг тайлбарлая. Оройн халзрах уулын тагт, авиан тасрах асганы шилт. Уранхан цомборлогийг нь илээд үзвэл унаны уруур шиг зөөлхөн байлаа. Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл хүүгийн минь зулай шиг бүлээ байлаа. Тэгээд энэ Вансенбрүк Тэнгэрийн цэцэг гэж нэрлсэн гинэм. За хүүхдүүдээ багшийнхаа тайлбарласантай өөрийнхөө тайлбарласныг харьцуулаад өөрсдөө шалгая. За юуг дүрсэлсэн бэ? Цоморлог яаж дүрсэлсэн гэдэг дээр унаны уруур шиг зөөлөн гэж дүрсэлжээ. Тэгвэл үүнийг уран дүрслэлд унаны уралтай адилтгсан гэж адилтгалын аргаар дүрсэж бичсэн байна. Вансенбрүк цэцгийн цомборлогийн зөөлөн байдлыг унаны уралтай адилтгажээ. Дүрслэл. Оройн гэдэг үгийг халзрах гэж дүрслэлсэн байна. Энэ нь уулын оройд ургамал угах нөхцөл муу, сэрэг байдаг гэдгийг хүний толгойн ус халзрах үйлээр хүншүүлсэн байна. Дараа нь авиан гэдэг үгийг тасрах гэж дүрсэлж байна. Үнэн нь болохоор Вансенбрүк цэцгийг хүний хөлөөс зайдуу өндөрлөг газар ургадаг гэдгийг авиан тасрах асганы шилт гэж тойруулын аргаар бичжээ. Дараагийн дүрслэл Вансенбрүк цэцгийг Тэнгэрийн цэцэг гэж дүрсэлжээ. Энэ нь өндөр газарт ургадаг нэн ховор эмчилгээний өндөр хаш холбогдолтой байдаг гэдгийг Тэнгэрийн цэцэг хэмээн айлтгсан байна. За тэргүүн гэдэг үгийг хүүгийн минь зулай шиг бүлээн гэж дүрсэлжээ. Энэ нь Вансенбрүк цэцгийн тэргүүнийг нялх хүүхдийн зулайтай зүйрлэн сэтгэл дотно гэдгийг бүлээн хэмээн хэтрүүлэл ашиглан бичжээ. Хэтрүүлгийн арга гэж үзэж байна. За хүүхдүүдээ бүгдээрээ өнөөдрийн үтсэн хичээлээ дүгнэе. За эхний аадах их Вансенбрүк их маань тоочж мэдээлсэн их байсан. Тэгвэл тоочж мэдээлсэн ихийн онцлог байдаг бахан. Тоон баримт ихтэй, мэдээлсэн шинжтэй, хэлбэр хэм маягийн хувьд тоочсон байдаг бахан. Б их буюу уран зохиолын шүлгэлсэн ихэд уран дүрслэл их байт юм ээ.
Зохиогчийн сэтгэл хөдлөлийн өнгө хэсэгтээ хэлбэр хэм маягийн хувьд хүүрнэмж хэм маяг давмгай байдаг байна. Тэмдэгтээ тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. Гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Суугчийн хуудас 104-т халамцуухан мазалай гэдэг их байгаа. За, эхээс дараах алхмуудыг хийн. Анхааралтай ойлгож уншина. Баримтуудыг олж бичнэ. Уран дүрслэлүүдийг олж тайлбарлан бичнэ. Бичлэгийн онцлог хэв маягийг тодорхойлж бичээрэй хүүхдүүдээ. Гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Анхаарал тавьж багштай хамтран хичээл хийсэн хүүхдүүдтэй баярлалаа.